Чи тэр золигтой битгий уулз. Ярих хэрэггүй. Чи яагаад ингэж байгаа юм? Чи юу юм? Чамаа өөр хүнтэй уулзуулахыг хүсэхгүй байна. Харж чадахгүй. Одоо чамайг хаашин ч явуулахгүй. Яасан ч явуулахгүй. Тэр чинь юу гэсэн үг вэ? Юу гэсэн үг байх вэ? Чамд сайн гэсэн үг. Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм? Хөөе. Чи уйлаад байгаа хэрэггүй? Та чи Их нэртэй хүнтэй нэр холбогдож бардам зангуу надад яагаад сайн? чи өөрөө соёнхотой уулзж байгаа юм шиг ойлголоод байсан болохоор Би ахта уцаарч яриаггүй. Тэнэг мулгуу амтан. тэнэг мулгуу амтан гинэ. Хөөе чи Дагах хэрэггүй шүү. Сайн гэдэг үгийг хүний сэтгэлийг өвтгөж байгаад хэлдэг юм байх та. Тэнэг мулгуу амтан. Деважингийн цэцэрлэг 15 дугаар анги. Гайхлаа шүү. Чи өдөрт надтай уулзахаар ирж байдаг. Би чам руу уцаар ярих гэж бодож байсан юм аа. Амралтын газарт бидний хийсэн ажил их таалагдсан бололтой. Хөлсийн нэмэд чултгоо гэрээгээс сунгая гэж байсан. Яавал дэрв. чиний яна. Дахиад ажил тааж авах хэсгээ бодож байгаа. Аа хүртэл сөүл рүү эргээд ах юм. Чамтай ярих юм байна. Би даажид сайн. Урд нь мэддэггүй байж. Зүгээр сайн мэддэг хүний хувьд халамжилж тусалж байна гэж боддог байлаа. Гэхдээ бодоод байх нэ үгүй байж. Харахгүй болохоор санаж харахаар уур хурч. Чи үнэхээр хэрцгий юм аа. Юунд ингэж их тодорхой хэлдэг юм? Сонсож байгаа хүнд нь ямар байх вэ? Чиний яна. Шуудхан бүх хүнээ хэлчихвэл чамаа гэсэн миний сэтгэл үгүй болно гэж бодсон хэрэггүй. Чамааг хараад зогсохоор зүрх минь хүчтэй цохилж тогтолдгийг. Намайг яа гэсэн? Ядаж надад бодох цаг өгөх хэрэгтэй штэ. Дөнгөж эхэлж явахад. Үнэхээр уучлаарай. Би хичээх болно. Би чамааг гэдгүү хахад чи намайг хардаг байсантай адил би ч гэсэн тэгэд үзье. Энэ сэтгэлийн манд битгий хориорой. Тэгвэл хин хинт нь хэцүү болж мэдэх юм. Үнэхээр уучлаарай.
Хөгшөө. Орой болчиход байна. Үгүй ядаж маргааш явал да. Чи намайг үл тоомсолдог гэдгийг мэддэг байсан ч юу гэлээ? Дунжуу хэн таамт байгаа гэсэн бэ? Аав та хөвөлдөж байгаад тэр охиныг ирлүү явуулсан хэрэггүй. Битгий өөрийнхөө үгийг тулгаад ээ. Тэр газрыг компаниас худалдаж авсан штэ. Би саяхан л мэдсэн. Мэдж байсан бол хэлэх хэрэгтэй штэ. Бэрд ямар ч буруу байхгүй. Тэр хоёр хувь тавилангийн ирэхээр учирсан хэрэг. Аава. Та юм бол хувь тавилан гэж байгаа юм бол. Хөгшөө. Ямар учиртай болоод огсуудаа уулзаад яваад байгааг мэдэхгүй ч би дахин тэр аажаа охинтой хүүгээ уулзуулахгүй. Хэзээч. Аава одоо яах вэ? Дайна. Заавал ингэх хэрэгтэй гэж юу? Гол шүүгч нь эмэгтэй хүн штэ. Давуу талаа сайн ашиглах хэрэгтэй. Гэхдээ надаас өөр хүн хувцсаа тайлаагүй юм штэ. Танаас өөр гоё битээ хүн байхгүй гэсэн үг. Гэхдээ нүцгэн явах нь арай дэнцэг хэрэг биш гэж юу? Шагналыг авахгүй ч улаараад байгаа хүн хэн билээ дээ? Шагналаа авбал хуваа шүү. Тийм шүү жүндэ. Амжилт хүсье. Сайн тэсэн шүү. Амжилт. Дагаад яв. Нарны гэрлэх хурц байна штэ. Сайхан амарсан уу? Харин би нэг ч хором унтаагүй. Тэнийг мулгуугаараа хэлүүлчихсэн чинь нойр хүрэхгүй байна лээ. Хөөе. Би яхаараа тэнийг мулгуу байдгийг. Соён хуу захиралтай амралтын газрын төлөөлөл болж оролцож байгаа хэрэг үү? Төлөөлөх гэхээсээ илүү амлалтандаа хүрэх гэж оролцож байгаа юм аа. Нэгдүгээр байранд орвол авсан шагналаа нэг найзтай өгнө гэж амласан юм. Тэр золиг чамаа хэлээд байгаа хэрэг үү? Өвдөж штэ. Утсаарч яриагүйгээд байгаагүй лүү? Тийм байхад соён хуу яагаад ингэж байгаа юм? Яагаад чамруу хачин харцаар харж амлалт энэ төр яриад байгаа юм бэ? Би ч гэсэн мэдэхгүй байна. Чамд гэж хэлэхэд цаашд соён хууг таних хүү дээр эсгээд явж бай. Ойлгосноо? Хандунжуу. Ава, та сайн байна уу? Аава, эндээс явцгаая. Эндээс явцгаая гинэ. Ийм байдал бий болгочхоор яв гэж байгаа хэрэгөө. Би бүгдийг тайлбарлая. Тийм болохоор Бас яагаад чи гэж? Дунжуугийн амьдралыг балсан ч ангартай байгаад бас яагаад чи гэж? надтай ярилц. Манай гэрэнхтэй ямар өс сонзонтой юм? Яагаад миний үг заваагаад байгаа юм? Та буруугаар ойлгоод байгаа шиг байна. Соо захирлаа. Би даажи сайн л да. Сайн гинэ. Тийм ээ. Би одоо тэмцээнд орох ёстой л доо. Ажил дээр уулзъя да. За. Намайг дэмжинэ үстэй. Дагаад яв. Хурд. Чи буруугүй гинэ. Яасан гэж тэр хүүхний талд ороод байгаа юм? Тэр өөрийн ухаантай хүн гэж юу? Луу үрдүүлээд хөөгдөх дээрээ тулсан бол найз залуу болох цоо захирлаас тусламж гуйх ёстой байтал яахара хуучин нөхрөө гэртээ амьдруулж байдаг байна. Тэгээ зогсохгүй. Чи шараа аригны газарт ажиллаж, шараа аригны 10 авч өгч, хэдэн 8 авгаач уулын барааг авч. Би өөрөө хүссэн болоод л тэгсэн юм аа. Энэ ачаар нутгийн ард иргэд амралтын газрын хүмүүстэй эвтэй байж үр дүнд нь бид юугаач хохироогүй. Юу? Тэгээд ч даажи соо захиралтай ямар ч холбоогүй. Би даажид сайн. Юу? Чи бүр өөрийн ухаангүй болжээ. Чи саяхан л Жиньон гэдэг байсан биз дээ. Жиньона.
Миний тухай ярьж байгаа болохоор чи ороод ирлээ. Тийм ээ. Тэр байна. Дунжууг загнах хэрэггүй дээ. Хөр хилтэй байгаа хүнийг тусламж хэрэгтэй байгаа хүнийг зүгээр орхиж чаддгүй зантай хүн. Даажийг яаж зүгээр орхих вэ? Ийм сэтгэл сайтай хүн байх гэж. Ийм болохоор л би чамд сайн байдгийг. Хүний хүмүүжил юу юунаас илүү чухал байдаг юм штэ. Аав чинь амьдрал нь үнд хэцүү байгаа хүмүүст хичнээн тусалдаг үлээ дээ. Ха. Би Дунжуутай ярих юм байна. Түр гарч болно үстэй. Тэгэлгүй яах вэ? Сайхан болцож байгаа дэрээрээ. Ирсний чинь дараа ярилцъя. Хурд явда. Жинэна. Би дэндүү бардан бололтой. Хичээн гэж хэлсэн хэрнээ өөр эмэгтэй бодож байгаа чамайг харах хэцүү байна. Хичээвэл чиний зүрх сэтгэл дахин намайг гих болов. Тэгж чадах уу? Дунжуу. Би одоо яах вэ? Яавал дээр вэ? Манай их чи сайн болчихсон л байгаа юм да. Тэр ийд ажи инээж гинү? Аа? Тэр хоёр салжчихсан штэ. Болий доо. Чингаас цаашгүй шүү. Яхаар 5 секунд ч тогтож чаддгүй наа. Энтхийг хариуцж байгаарай. За. Энэ золиг тэгж их санаа зовоогод байсан. Одоо нэг юм явдаг болоо шив. Чи дуустал нь харсан бол 1-р ойронд орж чадах байсан юм. 3 секунд утчихсан. 2-р ойронд орсон. MP тоглоулагч. Надад өгөхгүй байж болно штэ. Би амласан штэ. Шагналаа бол чамд өгөхөр болсон баха. Өдөр болгон чамдаар гүгээд очихмаар санагддаг байсан чи хүлээс юм аа. Чиний сэтгэлийг дахин шархлуулах зүйл бий болохгүй тул ч үдэ. Би чамайг хичнээн их зовоолоо доо. Тийм биз дээ. Яг одоо миний гарнаас барайч гэж хэлж чадахгүй нэ. Гэхдээ аажмаар ойртож чиний дэргэд байгаа намайг харж байгаарай. Тэгж чадна үстэй. Ийм юм байж болохгүй. Хөөе. Чи Амралтын газрын дарга байхan болоод энэ газрын засаг дарга болчихооч. Хий дими баяр наадам ээж асар их зарлага гаргасан байна шүү дээ. Чи хариухан ачаагаа бэлд. Морин уралдааныг дуусгахад явъя. Зөвшөөрлийн бичгээ авах ёстой шүү дээ. Зөвшөөрлийн бичиг гинэ. Болж байна. Дахиад хэдийг авах ёстой юм? 5-ыг. Энэ сард багтаагаад бүгдийг авчих. Зойлог минь ухаан орж үз. Жиньон чамд сайн гэж явахад баярлаа гэд өвдөг сөгдөх хэрэгтэй. Даажи сайн гин шүү.
Чи дахиад даажитай уулзах юм бол би тэдний гэрийг газар тай тэгшлэх болно. Ойлгосноо чи? Аваа. Миний янзыг үзэх хэрэггүй шүү. Чи зөвшөөрлийн бичгүүдэд авчихгүй шуутган сөүл рүү яв. Ойлгосноо? Зүгээр ч нэг амралтын газрын өргөтгөл биш болол та шүү. Мэдээч шүү дээ. Үннийг хэлэхэд нийтэд мэдэгдээгүй байгаа л да. Сорин групп манай Донинтай хамтарч их томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм. Энэ төсөл хэрэгжээд эхэлж игвэл манай амралтын газар гараад өгөх болно. Яхав энэ төслийн ажил баттай болвол би илүү тодорхой юм хэлнэ. Тийм байх нэ. Яхав амралтын газарт маань ашигтай болоо. Манай Friends Group-ээс эсэргүүцээд байх юм байхгүй. Гэхдээ бизнесийн түншийн хувьд ажлын талаар сайн ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Мэдээч үү дээ. Санаа зовлтгүй. Нэрээ тэгээд байна. Түрүүн даажид би тэрний талаар юу гэмээр юм битээ. Хэлэх ёстойгүйгээ сайн мэдэхгүй л байна. Хан дарахтай холбоотой байсныг би мэднэ. Бүгдийг мэдж байгаа хэрэг. Өнгөрсөн амьдралын талаар тийм ээ. Хан дараагаа сэтгэл гаргаж ий даажээ тусалж байгаад нь би талархаж байгаа. Ий даажээ ч гэсэн хан дараагаад их тусалсан. Буруугаар ойлгохгүй байхыг хүсье. Тийм үү. Тэгэлгүй яах вэ? Тийм учиртай байж тийм байх нь. Энэ хар пив байгаа юм. Харин энэ шар пив. Ууж үзээ таалагдвал авч байгаарай. Юнхаа ахтай эргээд нийлэхэр болсон хэрэггүй. Энийг юнхаа ах өгсөн үү? Гэртээ очиж хичээлээ хий гэж байхад Үнийг хэлэхэд тэр том хүүхдээ өгнөөс олж салсан штэ. Одоо явчихсан болохоор уулзахгүй шалтгаан алга. Тийм биш гэж үү? Хүргэн ах байна. Хүргэн ахаа сайн уу? Би сая анхудаа уулзж байгаад хэлэх ёстой юу? Дахин чамайг битгий зовоо гэж хэлэх үү? Би энэ хүнд сайн гин шүү. Хинээ түргэж байх шүү. Хүргэн ахаа та хардаад байгаа хэрэг үү? гэртээ арч хичээлээ хийхгүй юу? Байзаарэ. Юнхаа ах танд сайн гэсэн. Хүргэн ах хүртэл сайн гэдэг байгаа. Тийм үү? Яваач. Хадамдуу. Хичээлээ сайн хийгэрээ. Болгоомжтой яваарай. За. Аав чинь юу гэж байна? Өөр нэг хүрсэн үү? Миний хийж байгаа бүх юм тэрэнд таалагддаггүй шүү дээ. Тэгж байгаад ойлгонтоо. Сайн ойлгуулж хэлээрэй. Битгий том дуурч уурлаад байгаарай. Яг уу хайртай бүсгүйхээ үгийг сонсвол ач тусыг үзнэ гэдэг болохоор ойлголоо. Би ээлдгээр ойлгож хэлнэ. Тийм болохоор чи дахин Соёнхуутай уулзаж болохгүй шүү. Ойлгосноо? Яваа, би завгүй байна. Өсгүй. Нэг шар ариг өгч. Хамгийн том аягтайгаас нь шүү. Машин дээр ирсэн байж юуны чи шар ариг вэ? Хурд яв. Өөр хүрхэн байна. Дугаар 9. Юу хийж байгаа юм? Юм хайгаа юу? Даачиг хайгаа юу? Юу хийж байгаа?
Би сая тойрч харлаа. Энэ хугацаанд дахилгүй яаж тиссэн байна. Их сайн давхиж байлээ. Би энэ ч дайггүй байна. Их л завгүй амар юм. Амралтын газар ажиллагаад завгүй байгаа хүн морин төрөл санаа тавьж байдаг. Орой одоо гэртээ идэх болохоор миний дуртай өндгөний залцаам хийгэрээ. Дээр их шиг шаруу хийчихв. Мэдээгүй байх нэ. Бид хоёр эргээд нийлэхэр болсон. Хүмүүс үерхэх энэ төр гэж ярьдаг бол мэдэж байгаачлан бид хурмаа хийж байсан хүмүүс. Тийм болохоор эргээд нийлж байгаа юм. Дахин гэрлэлт. Ойлгосон бол дахин энд ирж хүнд төг удахгүй бол зүгээр байна. Хандунжуу. Даажи, би чамайг үйл хөдлөлөө анхаар гэж хэлсэн байхаа. Хүнд хий дэмий найдвар төрүүлэхээс муу юм гэж байдгүй юм. Утсаар ярина. Яасан гэж утсаар ярьдгийг? Ямар холбоотой болоод утсаар? Одоо болж үз. Ой, чи яаж гэв? Би чамтай ярьж байна штэ. Аларсан шүү. Хурдан явж ирэхээс. Сайн байна уу? Муу байна. Дунжуу чамд сайн гэсэн. Тийм болохоор яасан гэж сайн байх вэ? Би их удаан бодлоо. Ийм байдалд хүрсэн нь чамаас болсон гэж үү? Үгүй. Энэ дунжуу бит хоёрын хэрэг. Тийм ээ. Тэрнтэй заргалдаад авах шаардлагагүй гэж утсан. Гэхдээ чамд уур хурж байна. Хоёр алган дээрээ соо юнхуу хан дунжуу хоёрыг тавьчихад жинлэж үзэх ямар байна да. Ийм гин цайлган царай гаргачаад хүний сэтгэлээр тоглож чи үнэхээр амар юм аа. Би хүний сэтгэлээр тоглож байгаагүй. Тоглоогүй гинэ. Тэгвэл тэр хоёрт хоёуланд нь сайн хэрэггүй. Тийм үү? Надад их уурчин хүрсэн бололтой. Яагаад ингэж байгааг чинь ойлгож байна. Дунжуугийн талаар асуух гэж байгаа бол би одоо юу ч хэлж чадахгүй байна. Би ч гэсэн өөрийнхөө сэтгэл зүрхийг ойлгохгүй байна. Хэрвээ чиний сэтгэлийг шархлуулсан бол уучлаарай. Өндгөний залцаам хийсэн биз? 5 минутын дараа очлоо. Хоёр халган дээрээ соо юнхуу хан дунжуу хоёрыг тавьчихад жинлэж үзэх ямар байна да. Аха. Форестийн баг байх үеийн бичлэг байгаа юм. Сэтгэл зүйн эмчилгээ хийхэд тустай гэхээр нь олж авсан. Дэндүү оройтой төгчлөө. Би энэ тухай ботоогүй юм байна. Баярлалаа аха. Завтаа бол одоо үзүүлэхээр явах уу? Тэгийг ин шүү. Өөрөө юу хийгээд байгаа юм? Форестийн эмчилгээнд тус болох байхаа гэж бодсон. Та яасан гэж ийм хийгээд байгаа юм? Тань заавал хариулах ёстой юу? Танд энэ тийм амархан байна гэж юу? Нэг бол хайж, үгүй бол араас нь гүйж. Дааж ямар хэд бараа биш дээ. Тэгвэл өөрөө юу хийгээд байгаа юм? Нэг хүнээсээ салаагүй байж даажидээ ингэж байгаа нь. Тэрнийг шахлуулна гэдгийг мэдэхгүй юу? Намайг өөр шигээ санаа юу? Би өөртөө ч найдал эргэж бодохгүй. Одоо болцгоо. Яагаад хоёулаа хурж ирээд хайртай дутаа гисгэж хүн аргагүй байдалд оруулаад байгаа юм? Эхнэртэй найз залуу, найз бүсгүйтэй хуучин нөхрөөсөө болж би хичнээн их зовлоо доо.
Тийм байхад та хоёрыг гарч ирээд хайртай гэж хэлвэл би заагээд дахиад уулзах ёстой юу? Чи надад сайн юм уу? Тийм бол сайн чигээрээ бай. Та ч гэсэн надад сайн биз дээ. Тийм бол сайн чигээрээ бай. Гэхдээ надад ойртох гэсний хэрэггүй. Дахиад миний өмнө хүүхэд шиг зан гаргацгаавал дахин та хоёртой уулзахгүй шүү. Мэдв үү? Эндээс явцгаа. Хөөр хідөө. Чиний сэтгэлд Соёнхоо байсаар байгаа хэрэггүй? Тийм үү? Би чамд сайн гэж хэлэх амархан байсан гэж бодоо юу? Гэтэл чи яаж байгаа юм? Тэгж хэлснээс хойш над руу харагчгүй. Соёнхуудаа уулзаж хүний сэтгэлийг зовооч. Чи ч гэсэн надад сайн биз дээ. Би буруу бодоод байна уу? Тийм үү? Гойж байна. Инхэ бол. Яагаад зөвхөн өөрийгөө боддгийг? Хэнийг надад сайн болж, би ч гэсэн хүнд сайн болохоос илүү чухал зүйл гэж надад байдаг юм. Амьдралаа болгох гэж завгүй байна. Бэлчээрийн газар эргүүлж авахын тулд өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй. Надаас болж урам нь хугарсан аавын сэтгэлийг ч эргүүлэх хэрэгтэй байна. Чамд бүх юмаа зориулдаг 19-т ид аажинд байж чадахгүй нь. Тийм болохоор намайг тайван орох. Гойж ийн. Тайван орох. Энийг хараа. Чи их хурдан давхиж байгаа биз? Чамаа хараад зогсож байгаа ээж шиг чинь их ч гэсэн дэрэгд чинь байх болно. Таны өгсөн бичлэгийг хараад их баярлаж байгаа бол тээ. Баярлалаа. Ингээд уралдах цаг нь болж байгаа шүү. Ид аажийг сургагчаа. Та сайн байлаа. Соо захирлаа. Та шүүгч юу хаа? Таны хүмүүс хайгаад байна лээ. Очих хэрэгтэй юм шүү. За, очлгүй яах вэ? Хамжилт хүсье. Надаар туслуулах юм байна уу? Хандарга. Тантай ажлын талаар ярих юм байна. Надад цаг гаргахгүй юу? Заавал одоо ярих ёстой гэж юу? Тийм ээ. Их яаралтай ажил байгаа юм. Хорист минь хурдан давхаарай. Урагшаа. Хой. Нэгдүгээр байр шүү. Нэгдүгээр байр. Заавал нэг дөрөх ёстой. Хоёрдугаар оронд орж болохгүй. Урагшаа. Айх хэрэггүй. Бэлтгэл хийж байснараа давх. Ойлгосон биз? Хорист! Урагшаа! Хорист урагшаа. Жүндэ хичээгээрэй. Хажаа. Отгана. Хорист, дахиад орой. Сайн байна. Хорист, хурдлаарай. Урагшаа. Хорист давхаарай! Хурдан! Илүү хурдан давхаарай! Хурдлаарай! Дахиад орой. Давхаарай. Хой, давхаач. Хорист! Давхаач.
Давхаарай. Болохгүй. Ийш ирж болохгүй. Тийж биш шүү дээ. Ирж болохгүй. Яв. Форест болохгүй. Болохгүй гэдэг хад. Форест ингэж яаж болох юм бэ? Ястаа нэг яаж байгаа юм бэ чи? Мөр давхих ёстой байтал яагаад зогсчих вэ? Давхиж байснаа яагаад чам дээр очих вэ доо? Би эр хүнд хаягдаж байсан болохоор сайн мэднэ. Эмэгтэй хүн насан туршдаа сэтгэлийн шаргатайгаа үлддэг юм. Гуйж, дахиад гуйж, дахин гуйж арайг зөвшөөрөх бол. Ярих завтай юм бол яваад махаваад. Жүндэ, ширсэн махаадар. За. Тийм болохоор дахин гуйж эцсийн үзэх бодолтой байгаа. Манай даажигийн зовлонч дуусчээ. Хан дарга. Манай дарга хүрээд иржээ. Хой, бүгдээрээ наашаа харцгаа. Өнөөдрийн энэ найрын ширээг бэлдэж өгсөн бас манай тосгоны хүмүүс хайр ивэлээ харамгүй хайрладаг хан дүнжүү даргадаа бүгдээрээ талархлаа илэрхийлцгээе. Тэрнийг ирснээс хойш амралтын газар шал өөр болсон шүү. Хилээд юу хийх вэ? Манай далаа бүтээгдэхүүнийг амралтын газраас бүгдийг худалдаж авч байгаа шүү дээ. Талархах зүйл ганц хоёроор тоглохгүй шүү. Хой. Ийм үед нэг үг хэлэх ёстой биш үү? Эсвэл дуу. Тэр байна. Миний хийсэн юм та бүхэнд хэрэг тус болж байгааг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ та бүхнийг ингэж их баярлаж байгааг харах надад сайхан байна. Цаашид амралтын газраас болж зовж өгнө гэсэн бодлоо төрүүлэхгүй тулд хин хиндэ тусалж эвдээ найртай хөршүүд болцгоё. Баярлаа. Чи их хурлын гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлэх хэрэгтэй юм. Мэ, энэ зөвшөөрлийн бичиг. Энд минийх бас сүбүн ахих бас үлдсэн 3 хүнийх байгаа. Нийт 5 зөвшөөрлийн бичиг. Ихчээ. Баярлаа. Ой. Амралтын газар сайн байвал бидэнд ч гэсэн сайн байна гэж бодоод бичиж өгсөн юм шүү. Баярлалаа. Ах ихч. Та бүхэндээ баярлалаа. Хой, зөвшөөрлийн бичгээ өгөөг байж шар хариг угаа сууж байгаа хүн байхгүй үстэй аа? Тийм ээ. Сайхан хоолоорой. Төлөө. За, аль би. Танаа амралтын газарт хөрөнгө оруулахар болсон. Ерөнхий захирлаа. Танд баярлалаа. Нэрэ дунжууд Жэжварл дээр хийх ажил их байдаг бололтой. Тийм ээ. Дараагийн шүү дээ. Би миний үгийг сонсдгүй охиныхоо сэтгэлийг эргүүлэх гэж их зүтгэсэн. Үнэн дээр хүүч надад таалагдахгүй гэж үерхлийн зөвшөөрсөн. Тийм үү? Тийм шүү. Чиний оныг бодвол манай дүнжүү их дотоод улмыг хүнстэй. Тэм. Ганц охин маань эр хүнээс болж сэтгэлээ зовоож явахыг хараад миний сэтгэл их
өвдсөн юм л да. Их байх шүү. Саяхан харах нэ тэр хоёр их сайн байх шиг байна лээ. Би тойруулж ярьдаг замтай хүн биш болохоор шуудхан хэлчихье. Хүүхдүүдийнхээ хормыг хийлгэе. Надад тийм сайн юм уу? Хайрлж дурлаж өгөх нь үү? Нуухыг хүссэн хайр хизээж далд байж чаддгүй юм. Тосхны хүмүүс намайг магтсан чинь чи их баярлж хөөрч байсан. Зөвшөөрлийн бичгээ бүгдийг нь авсан болоод л тэгсэн. Тийм л байна үз. Чамтай юу ч ярих вдэ. Хорт би цэвэрлэгээ хийх ёстой. 19-д ий даачи биш гэлөө. Мэдээж шүү дээ. Арьс нь хүртэл өөрчлөгдсөн байна. Чи юу хийгээд байгаа юм? Авгаа чи юу хийсэн юм? Хөөе авгаа. Би Дөнийн группийн өв залгамжлагч юм шүү. Алдалгүй барих хэрэгтэй. Тэр чинь надад ямар хамаатай юм? Холтолтой. Тэртээ тэргүй чи над дээр ирэх болно. 10 минут. Үгүй. 10 секунд байхад хангалттай. Харин би яагаад чамайг харж үзэж байна вэ гэхээр чиний бардам занг хамгаалахыг хүссэн хэрэг. Холдохгүй юу? Яагаад шүлсээ залгаад байгаа юм? Чи 19-д хүүхэд биш байгаатай адилхан би 21-д гинэн залуу биш шүү. Бэлчээрийн газар эргүүлэн авахт чинь танаа аавын урмыг сэргээхт чинь би туслая. Хүнд хэцүү юм байсан ч, сайн сайхан юм байсан ч миний дэргэд байж хамтдаа зүтгэцгээе. Өдид энд юу хийж байгаа юм? Надтай уулзах гэж ирсэн хэрэггүй? Хурдан чи надаас таны мөрөөдөл юу вэ гэж асууж байсан баха. Мэдгүй юм да. Зориг байгаа ч мөрөөдөл мөн эсхийг нь мэдэхгүй байна гэж байсан штэ. Хоёрт мөрөөдлийн талаар их юм бодсон. Юу ч хийсэн, хаач байсан. Чи байхад бүх юм сайхан байх бололтой. Аха би Чамд энэ талаар тунгаан бодож бас сонголт хийх эрх байгаа. Харин надад чамайг гэсэн сэтгэлээ ойлгох эрх байгаа. Тийм биз дээ? Намайг хүлээж байгаа гэдгийг мэдээсэй гэж хүссэн юм. Чамайг огт өөр юм бодоод байгаа юм шиг санагдаад жаахан төгшсөн юм. Явлаа. Хам даргын гих бүх юмыг дасгарах. Энэ өрөөг чөлөөл. Аава. Баяр наадамч дуусчихсан биз дээ. Чам талих юм байна уу? Газар ухах ажилдаа ор. Нөгөө Paradise чөлөө тэр бэлчээрийн газараас эхэл. За. Өнөөдрөөс эхлэхээр болсон. Юу эхлүүлнэ гэж? Газар ухна гинэ. Хэн зөвшөөрсөн? Би өөрийнхөө газрыг ухах гэж байгаа чамд ямар хамаатай болоод орцоод байгаа юм. Чамайг дэмий хийж байх хугацаанд намайг парк ерөнхий захирлын өмнө хичнээн ичгүртэй байдалд орсон гэж санана.
Чи Сөүлд очоод танд их ажлыг амжуулж Жонионтой хормоо хийхэд бэлд. Одоо хүүгээ зарж бизнесээ өргөжүүлэх гэсэн мэт те. Би Жунионоос салчихсан. Зайлг минь ухаан орж үз. Сойрын шүү дээ. Сойрын групп чамайг хүргэнэ болгох гэж байна. Тэр надад ямар хамаатай? Бизнесээ өргөжүүлэх гэж байгаа өөр арга хаа. Монгол амтэн. Энэ нэрэ бичгээ. Хан даргын авсан зөвшөөрлийн бичгүүд байгаа үз. Тэрийг аваад ир. За. Би ямарлын газраас явуулсан юм аа. Өнөөдрийн дотор буулга гэсэн. Донжоо. Амралтын газраас манай байшинг Санаа зовлтгүй те. Тийм юм болохгүй. Газар уух ажил явуулах гэдэг байгаа газар бол минийх. Би DI амралтын газрын хан дүнжүү дарга байна. Энэ ажлыг тусалсан болохоор буцаад яв. Би хэлснээр л хийсэн штэ. Даргалгүй юм уу? Мөн. Тийм болохоор буцаад яв. Энд юу болоод байгаа юм? Танаа одоо хараа. Нэмж өргөдгөл барина гэвэл дахиад 2 жил хэртэ барилгын ажил явагдана. Тосгоны хэрэгэд зүгээр суухгүй те. Зөвшөөрлийн бичгэн байгаа шүү дээ. Өөрсдөө зөвшөөрсөн. Ямар тач амралтын газрын өргөдгөлийн ажилд ямар ч асуудал үүсэхгүй гэсэн зөвшөөрлийн бичиг болохоор ямар ч ажил явуулсан асуудалгүй. Үннийг хэлэхэд энэ газрыг хөгжүүлэх гэж байгаа болохоор энтхийн хүмүүс ч гэсэн сайнаар нөлөөлөх болно шүү дээ. Би танд хэлж байсан. Иймэрхүү байдлаар өргөдгөлийн ажлыг явуулах нь олон нийтэд харьцахад тохиромжгүй юм төдийгүй. Надад хүртэл зөвшөөрөхөд хэцүү байна. Тийм болохоор хөрөнгө оруулалт шийдэгдмэгц тантай уулзахаар ирсэн хэрэг шүү дээ. Сойрын групп хөрөнгө оруулах асуудал дээр их санаа тавьж байгаа л да. Хөрөнгө оруулагч маань Сойрын групп шүү дээ. Сойрын группийн ерөнхий захирал одохгүй манай ахтай удуураг болох байх. Ямар тач усан онгоцны зогсоолын асуудлаас болоод Парадайс бэлчээрийн газраас ажиллаа эхэлж байгаа. Энэ нарийн бичгээ сонсох нь танд хэлээгүй байна лээ. Би тэр нэг ганц сайн зэмлээд өгсөн. За энд юу хийж байгаа юм бэ? Машин техникээ холдвол тэр миний газар. Хаалгын чиний газар их юм болгож гин. Би зөвхөн өөрийнхөө газрыг уухах болно. Зөвхөн өөрийнхөө газрыг. Хүүхдүүдийн юм тоглоом хийхэ бол. Донжигүй хувийг би худалдаж авах болно. Яасан? Огноор өргөдүүлэх гэсэн төлөвлөгөө чинь бүтлгөө чигсэн үү? Аваа, одоо болно. Зайлг минь ухаан орж үз. Чи энэ хүмүүст ашиглуулж байна. Чи амтай юм бол хэлээдэх. Танаа охин манай хүү гэртээ аваач зөвшөөрлийн бичиг энтер гэж бичээрийн газар авах гэж байсныг мэдэх үү? Мэдхгүй юу? Харж байгаа үз. Чи мэдэж байна. Ингэж амьдарч болдгүй юм. Хичнээн юмгүй байсан ч хүүхдээ ашиглаж ийм хийдгүй юм шүү. хадам аава. Манай аав юу ч мэдэхгүй. Ахмад хүмүүс ирэн ярьж байхад бидний дундуур орж бай. Тэгээд манай бэр байсны хувьд чамд гэж хэлэхэд үл хөдлөө анхаарч яв. Соо захирлыг энэ хэрэгт битгий оролт суулаад байгаарай. Аваа. Одоо болно. Та хоёр яв. Гэр тайраад байж бай. Аваа. Ахмад хүмүүсийн ярих асуудал. Одоо болно. Гэртээ харъя. Надад чамтай ярих юм байхгүй.
Уучлаарай. Зугаа цэнгэлийн зогсолбор газрын ажлыг цааш нь үргэлжлүүл. Шин дарга томилогдож ирэх хүртэл энэ нарийн бичиг чи хариуцсан ажил мэдв үү? Мэдлээ. Бас юун зугаа цэнгэлийн зогсолбор газар барих гэдэг вэ? Та юу хийх гэдэг юм бэ? Сөүл очоод сонсно үед. Чиний хийх ажлыг заагаад өгчихсөн байгаа. Чиний авсан зөвшөөрлийн бичгийн ачаар барилгын ажил асуудалгүй үргэлжлэх болно. Би анханаас энэ ажлыг хариуцчихсэн. Тэр хүмүүс надад чин сэтгэлээсээ тусалсан. Тийм байхад энийг ашиглана гинэ. Зойлог минь бизнес гэж ийм л байдаг юм. Заавал ингэ хэрэгтэй гэж юу? Намайг ашиглаж хүмүүсийг хуурч. Ингэж үж манай компани ажил цаашаа явах хэрэггүй. Би таны зүгээр орхичихгүй. Би амралтын газрыг хариуцсан дарга юм шүү. Компанид хохирол учруулах дарга бидэнд хэрэггүй. Чи өнөөдрөөс энэ ажилд оролцохоо бол. Ивдэж хаянда. Дайна, чи наана юу хийж байгаа? Энд дэвэл газар ухаж чадахгүй ш. Хэрэг тарих гээд байлгүй хурдан буугаад ир. Бачимдаад л ингэж байна. Газар маань үгүй болох гэж хахад би юу ч хийж чадахгүй байж тээ. Бачимдаж өгөх гээд байна. Ойлгосон болохоор хурдан буугаад ирээ. Аюултай штэ. Тэндвэн. Биднийг хэд ажилтаа үед ямар юмныхаа зугаа цэнгэлийн зогсолбор газар байгуулах гэдэг юм. Яасан гэж тэрв? Танд итгэе зөвшөөрлийн бичээд өгсөн биш нэмэлт өргөтгөл хийх мэдээлэл ирүүлж явах гэж. Дааж, үгүй юу болоод байгаа юм бэ? Амралтын газартаа очиод бидний өгсөн зөвшөөрлийн бичгийг аваад ир. Хурдан буцаагаад өг. Аха, тавьж байгаад хэлэлтэй. Дунжуу ямар ч буруугүй. Буруугүй гинэ. Тэгвэл чи энэнтэй нэг тал эргүү. Аха. Та яаж манай эгчтэй ингэж ярьж чадж байна? Дайна, чи ор. Уучлаарай. Би толгонд хохирол учруулахгүй. Хой. Ийм юм болчиход хогод наад үгэндээ итгэх гэж байгаа эргүү. Одоо болцгоо. Наадхаа заамдаж явлаа гэд ямар ч хэрэггүй. Орж угаад ярилцъя. Бүгдээрээ дагаад яв. Зүгээр үү? Захирал хаашаа явчихсан? Сөүл рүү явчихсан. Зөвшөөрлийн бичгүүдээ яасан? Захирал аваад явсан. Удаан уулзсангүй шүү. Зочдын танхимын ажлыг дуусгаад хэд хоног амарсан юм аа. Тийм. Чамтай уулзахаар явж ийсэн. Би Сөүл рүү явах гэж байгаа. Хамт явъя гэж бодсон юм. Чиний оноо. Найз бүсгүйгээр нэрээр нь дуудаж байдаг аймар юм аа. Ааваас бидний хормын талаар сонссон. Томчууд оролцсон чи юу ч өөрчлөгдөхгүй байх. Би чамтай хурмаа хийх хэрэггүй. Тийм байх нэ. Би чамаас л сонсож байна. Гэхдээ чи муухай юм аа. Чивт хоёр уучраад хэр удаж байгаа үлээ дээ. Би аавынхаа тусламжтайгаар чамайг барьж хорих хүн шиг харагдаа юу? Уучлаарай. Сэтгэл холдох ийм байдаг бах нэ. Асрыг хөрөнгө оруулалт хийсэн хэрнээ Сорын группээс ямар нэгэн оролцоо байхгүй байгаа нь хачин байна.
Энэ бичиг баримтны хаана сорин группийн талаар байхгүй нь. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж ямар нэгэн мэдэгдсэн юм алга. Ямар нэг юм байна тийм үү? Тийм ээ. Очих хэрэгтэй биш гэж юу? Их зочирдсан байх. Өөхөж хаагдах гэж байгаа хэрэг биш болохоор санаа зовлтох үедээ. Уучлаарай. Аава. Үнэхээр уучлаарай. Аавтай уулзахаар ирсэн. Бэлчээрийн газарт санаа зовлтох үедээ. Бичиг баримт нь миний нэр дээр байгаа. Тийм болохоор юу ч хийж чадахгүй. Уучлаарай. Орон хоолоо идсэн үү? Завгүй байсан ч хоол идэж байгаарэ. Тэнэг минь. Надаас бол чамд хичнээн хэцүү байгаа билээ дээ. Тийм байж надад санаа тавьж байгаа хэрэг үү? Чи албаар тэгээгүй штэ. Чамд ч гэсэн хэцүү байгаа. Арга зам байж л таараа. Тийм болохоор ганцхан минут ингэ зогсъё. Ганцхан минут. Дугаар анги төгсөн.